Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төмөн Нэмбэрлэдэг би дондох эмгэг судлаач 27 жил энэ чиглэлээр ажиллаж байгаа юм багамаа. За тэгээ яг л миний хүүхдүүд шиг хүүхдүүд энд хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр та бүгдтэй өнөөдөр хуваалцах асуудал энэ донтолт ёс суртахууны хажууд руу аль эсвэл өвчин эмгэггүй гэдэг энэ сэдвээр та бүгдэд мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирлээ. За тэгэхээр та бүгд юу гэж бодож байна? Өвчин үү эсвэл энэ боловсралгүй, ёс суртахуунгүй, ёс зүйн гажуудалтай хүний үйлдэл үү? Тэгж харж байна уу? Өвчин. За. Ёс суртахууны асуудал уу? Хоёлаа аль нь үү те? За тэгэхээр хүн төрөлхтөн олон жилийн туршид одоо аливаа төрлийн донтолтын хэлбэрийг өвчин үү эсвэл одоо ёс зүйн асуудал уу гэж маргалдаж мэтгэлцэж ирсэн. За 1930-ад оны ихэнх үеэс эхлээд ангаахын шинжилгээ ухаан өвчин гэж тодорхойлж ярьж эхэлсэн. За тэгэхээр бидний нийгэм, бидний хүрээлэн буй орчинд хамгийн илүү тохиолддог донтолтын хэлбэр бол архины асуудал байна. За тамхины асуудал байна. За цаашлаад одоо энэ интернет цахим донтолтын асуудал байна. Тэр бидний дотор л байна. Тэр хол асуудал биш. Тэгэхээр 1930-ад оны үед архитектыг өвчин гэж тодорхойлж эхэлсэн. Тэр үеэс эхэлтэйгээр энэ бусад төрлийн донтолтын хэлбэрийг өвчин гэж тодорхойлж болсон байна. За 1956 онд Америкийн нэгдсэн улсын ангаах ухааны хүрээлэн архитект өвчин гэдгийг хүн төрөлхтөнд зарласан. За тэрнээс өмнө бол ёс зүйн гажуудал архи удаа хүмүүсийг одоо юу гэдгийг эрүүгийн гэмт хэрэгтмэд үздэг тийм хандлага байсан. За 1920-ад оны дунд үед Америкийн нэгдсэн улс согтруулахундаа үйлдвэрлэх, борлуулах бүх хуулийг хүчингүй болгож хуурай хуул гэж нэрлэгдэх хууль гаргасан. Одоо бидний одоо үеийн хүмүүс настангууд энэ олон архи зарж байгаа цэгүүдийг байхгүй болгочвол архитект байхгүй болчихно гэж мөрөөддөг боддог. Харамсалтай бидний өмнө хөгжсөн улс орнууд тэрийг туршиж үзсэн. Үр дүнд хүрээгүй. Тэгэхээр энийг хуулиар зохицуулах, хуулиар хязгаарлах, насны хязгаар, за тээврийг хэрэгсэлж болоод хүний одоо хэрэглэхгүй байх хязгаар, жирэмсэн эхчүүд гэд хуулиар зохицуулсан зохицуултууд байдаг тийм ээ. 21 нас хүрээгүй хэрэглэхгүй гэх. Энэ бүгдийг хуульчилж өгсөн. За энэ архитект өвчин гэдгийг таниулахад онцгойлон оролцсон нэг эмэгтэй байдаг. Америкийн нэгдсэн улсын иргэн. Энэ хүний түүхийг би товчхон та бүдэд дурдъя гэж бодож байна. 1939 онд бидний хэлдгээр нэг архины хордлох шаардлагын шаналлаар эмнэлэгт хүрэгдэн ирсэн нэг эмэгтэй байсан. За тэр хүн тэнд одоо архи ууж байгаа болцсон тийм үнтэй уулзсан байл л. Тэгэхээр ер нь энэ сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэж доктортой байж чадах юм бол архины хэрэглэнээс хол байх юм боломж байгаа гэдгийг мэдэрсэн. За түрүү чи хэлхийгч ярьсан те мэдрэмжээ бусдад хуваалцчихъя гэсэн. Тэгэхээр ижил зовлонтой хүнтэй асуудлаа хуваалцах сэтгэл зүйн одоо тэ дэмжлэг тусалцаа үзүүлэхэд ер нь юм хэрэглэхгүй байх боломж тэр хоёр хүнээс анзаарчихсан. За 39 оноос тэр хүн архи хэрэглэхээ болоод 44-45 оны үед архитны согтуурхаас сэргийлэх үндэсний зөвлөл гэж байгуулад Америкийн нэгдсэн улсыг одоо бүс нутгуудаар архитект өвчнөд тэ нийгмийн эрүүл мэндийн асуудал энэ бол ерөөсөө тийм ёс суртахууны асуудал гажуудал биш гэдгийг тайлбарлаж явсан. Тэгээ 1956 онд Америкийн нэгдсэн улсын ангаах ухааны хүрээлэн архитект өвчин гэдгийг хүн төрөлхтөнд зарласан байдаг. За тэгэхээр 1970 онд Америкийн нэгдсэн улсын конгресс энэ төрлийн эмгэг өвчнийг эмчлэх хийж бүрэн одоо хуулийг баталсан байна. За энд онцгойлж оролцсон хүн бол Америкийн нэгдсэн улсын тухайн үед сенатч буюу манайхаар одоо парламентын гишүүн гэсэн. Өөрөө архины асуудалтай байсан. Бидний хэлдгээр архичин байсан хүн хувьсгал хийж архины асуудлаа шийдэж чадсанаар улс төрийнх нь одоо карьер өсөж одоо сенатч буюу парламентын гишүүнээр сонгогдох юм боломжтой болсон ийм хүн эрхэм энэ хуулийн төслийг санаачилж батлуулж өнөөдөр одоо бусад улс орнууд энэ загвараар хууль тогтоомжийг боловсруулах юм суурийг тавьсан гэж үздэг.
Ер нь энэ дундах эмгэг гэж юу вэ гэж. Дундалт бол хүний эрүүл мэндэд цаашлаад гэр бүл нийгэмд хортой үр дагавар өгдөг. Эдгэрэл засварт хүрэхэд цаг хугацаа шаардна. Тэгэхээр эмчилгээний процесс буюу эмчлэгдэх хугацаа урт гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд гам алдвал сэдэрдэг. Би энгийнээр тайлбарж өгөх чинь та хэд. Гам алдах юм бол сэдэрдэг, дахидаг, сэтгцийн өвчин гэж тодорхойлогдно. Олон улсын өвчний 10 дугаар ангиллалд одоо бүх төрлийн дундалтын элементүүд бүгд өвчин гэж кодлогдож, онцлогдож, өөрийн гэсэн эмчилгээний удирдамжаар зохицуулагддаг. За тэгэхээр өнөөдөр архины хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй болсон хүн бол архин дундах, архины шалтгаантайгаар үүссэн сэтгэц зам төрхийн эмгэгтэй болсон гэж үзнэ. Тамхины хэрэглээндээ хяналт тавьж чадхай хүн болсон хүн бол тамхины шалтгаанд сэтгэц зам төрхийн эмгэгтэй. За тэгээд сүүлийн үеийн дараагийн слайд дээрээс би та бүхэнд тайлбарлая. За ер нь дундах эмгэгийг дотор нь хоёр бүлэг болгож хувааж үздэг. Бодисын шалтгаанд үүсдэг дундах эмгэг, зан үлийн хүрээнд үүсдэг дундах эмгэг гэж хоёр хэсэгт хувааж үздэг. За бодисын шалтгаанд үүсдэг дундах эмгэг дотор бидний мэддэг согтууруулах ундаа, хар тамхи мансууруулах бодис, сэтгцэд нөлөөт эм, за тэгээд никотин тамхины бүх төрлийн хэлбэрүүд байж болно. За зан үлийн хүрээнд үүсдэг дундалтын хэлбэр гэж байгаа. Мөрөөдтэй тоглоом, за тэгээ хоол хүнсний дундах эмгэг, интернет цахим дундалт гэж байгаа. Та өнөөдөр утасны хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй байгаа бол та утаснаас хараат байдал болж ийн гэсэн үг. Анзаарахад монголчууд телевиз үзэх байлцсан. Манайх гурлаа. Дөрвөл би 2 бүтээлдээ нэгэн тусдаа гарцсан. Одоо нэг 17 цаа нөхөр ээжтэйгээ бид 3 хамт амьд. 3 талд утас ухаас уучдаг. Тэг манай гэр бүл дотор байгаа байхгүй. Тэр энэ хоол асуудал биш. За хүүдээ би одоо утас ухаа ч юм уу компьютерийн харж сууж байхад нэг шаардлага. Миний хүү аягаа угаачаараа гэх нэг шаардлага тавина шүү дээ. Игдүүцч уурлж хүлээж явдаг. Та нарт тийм анзаардаг уу? Яагаад гэвэл миний хүү утаснаас хамааралтай болцсон л байгаа байхгүй. Тэр гудамжинд байгаа асуудал биш, манай гэр дотор байгаа асуудал. Бүгдээрээ энийг зохистой шийдвэрлэх хэрэгтэй. Тодорхой цагт нэг хоног чи 24 цагтаа тийм ээ. 8 цагт нь бид нар юу хийдэг вүлээ? Унтах чамраад. 8 цагт нь ажил хөдөлмөр эрхэлдэг. 8 цагтаа за энэ замын мөгжрөлгээ тооцоол гэр орондоо бид нар нэг 5-6 цаг л байж байгаа. 5-6 цаг дотор утас ухаал амьд ус харилцаа үүсгээд өвлөгээд хүн хоорондын зөрчил гарч эхэлнэ тийм ээ. Хүн хоорондын зөрчилээс үүдэлтэйгээр бусад төрлийн одоо зан төрхийн өөрчлөлтүүдэд орж эхэлдэг. Уурлах, хуцаарлах, нийгмээр тусгаарлагдах. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм хүсэмжлэх, дурлах асуудал биш. Аливаа асуудал хэмжээ хязгаар байх хэрэгтэй тийм ээ. За юм байна. За хоол хүнсний дундах эмгэг гэдэг энэ бол ерөөсөө стрессээс үүдэлтэй. Хоолны хэрэглээнд хяналт тавихгүй замбрааг бол идчихнэ гэсэн үг шүү дээ. Нэг л мэтгэд хоол хүнсний дундалт буюу энэ төрлийн эмгээр өвдөх юм магадaltaй. За эрчүүдийн дунд энэ мөрөөдтэй тоглоом дундах асуудал маш их бооцоо тавих элбэг болсон. Бид нар ганцхан нэг арх тамхи гэж ярьдаг байсан бол өнөөдөр бодис буюу мансууруулах бодисын асуудал бол манай нийгмийн залуучууд дунд маш их хэрэгэлдэг болсон байна. За өөрийнхөө эрхэлж байгаа ажлын хүрээнд баривчлагдсан одоо зөрчлийн хуулиар, эрүүгийн хуулиар шийтгэгдсэн хүмүүстэй очиод уулзахаар ерөөсөө энэ мансууруулын асуудал бас л хүнд болцсон байна. Тэр энэ асуудал бид нар бас анхаарлаа хандуулах шаардлагатай болсон. За тэгэхээр дондох эмгэг гэдэг маань аливаа төрлийн өвчнийг одоо жишээлбэл ходоод өвддөг бол одоо ходоодны шархлаа, ходоодны улаас за тэгээ хорт хавдарч гэдэг юм уу тодорхой нэг шинж тэмдэг илэрдэг тийм. Энэ дундалтын бүх хэлрүүдүүд дээр бол сэтгэцэд хүний сэтгэцэд өөрчлөлт. За цаашлаад оюун санаанд өөрчлөлт. За зан төрх, уурлах, хуцаарлах тий. За тэгээд харилцаа гэр бүл цаашлаад нийгэмтэй
хамт ажилладаг, хамт сурдаг хүмүүстэйгээ дасан зохицох чадваргүй болж эхэлдэг. Хөдөлмөр эрхлэлт. За амьдралын чанар гэдэг чинь тодорхой тийм бүгдрээ мэдж байгаа. Арих тамхи мансууруулах бодис хэрэглээд байвал тэгэл амьдралын чанар одоо муудна л гэсэн үг. Өглөө нийгмийн эрүүл мэндийн төвөөс бас та бүдэд мэдээлэл өгсөн баг тийм. Би харж ирсэн Баттүр захирлын нэр харагдлыг эрүүл мэндтэй холбоотой асуудлууд явуулсан. Энэ яг тэдэрт ч адилхан. Ерөөсөө донтолтын бүх хэлбэр бол ёс суртахууны асуудал биш. Та өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой нэг төрлийн өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр дондох эмгэх үүсэх шалтгаан гэж байна шүү дээ, тийм ээ. Дондолтод өртөх шалтгаан. За хүмүүс бол уруу татагдаад орцсон гэж бид та нарын эцэг эхчүүд ярьдаг баг. Дэлгүүр хоршоо одоо юу гэдгийг тамхи борлуулж байгаа цэг зөндөө байна. Арх согтруулахунд зарж байгаа баар цэнгэний газар олон байгаа учраас энэ хүмүүс залуучууд арх уугаад байна гэж үз тодорхойлдог. А шинжлэх ухаан бол дондох эмгэгт өртөх хэдийнээс хэлсбэл хүүхэд наснаас тавигдж эхэлдэг гэж тодорхойлж үздэг. За тэгэхээр хүүхэд насндаа айдас төгшүүрээ даван туулж чадаагүй төлөвшсөн, хайр халуул дутагдсан, хүчирхийлэл өртөж байсан, стрессийг даван туулах чадваргүй тийм хандлагатай болсон, өөрийгөө илэрхийлэх чадамжгүй одоо сул доройч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн одоо хүний амьдралын одоо зан үйлтэй холбоотой асуудалтаар үүсдэг гэж үздэг. Ойр орхон давтамжтайгаар хэрэгжилж явсаар бол нэг л мэдхэд тэрний иргэшэлд ордог гэдэг нь ойлгож байгаа тийм ээ. За тэгэхээр энэ өвчин учраас эмчлэгдэх хэрэгтэй, эмчилгээ авах хэрэгтэй. За тэгээ бүх төрлийн донтолтын хэлбэрийг эмчилнэ. Ямар эмчилгээ хэрэгтэйг үл сэтгэл засал зан үйлийн эмчилгээ хэрэглэгддэг. За тэгэхээр сэтгэл санаагаа доктортай байж чадсан хүн, сэтгэл хөдлөлөө хянж чадсан хүн арх тамхи мансууруулах процесс хол байж чадна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй тийм ээ. Тэгээд та бүгд өөрийн чинь сэтгэл санааг зоож байгаа аливаа төрлийн асуудлыг хэн нэгэнтэй ярилцаж, мэрэгжлийн сэтгцэн эмч, сэтгэл зүйч тэ мэрэгжлийн байгууллагуудтай уулзаж ярилцаж энэ асуудлыг шийдвэрлэх, даван туулах тийм бусдын дэмжлэг авах хэрэгтэй, мэрэгжлүүд дэмжлэг авах хэрэгтэй. За нэгэнт тийм донтолтын хэлбэртэй болсон хүн бол насан туршдаа одоо гам сахиж амьдрахаас өөр аргагүй болдог. Тааруулж, утас хэрэглэх, тааруулж интернет цаг хугацаанд орох, тааруулж, арх уух, тохируулж тамхи татна гэсэн ойлголт байхгүй. Насан туршдаа тэр хүн тэр төрлийн одоо зүйлээс ангид байх ёстой болдог. Хэрвээ хэрэглээл эхлэх юм бол нөгөө өвчин сэтэрнэ гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас насан туршдаа энэ төрлийн өвчтэй хүмүүс дам барьж амьдардаг. Тэгэхээр яах вэ гэхээр бүгдээрээ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ерөөс тий. Хэрэглэхгүй байх хэрэгтэй. За хүүхдүүдийн дунд та нарын насны хүүхдүүдийн дунд электрон тамхины асуудал байдаг. Никотин агуулсанд бол бүгдээрээ л донтуулах үйлчилгээтэй. Тэ сайн муу гэсэн ялгаа байхгүй шүү дөрөөс. Тэгэхээр утаа тамхинаас гарах гэж электрон тамхи хэрэгжилж байгаа гэл янз бүрийн тийм тэ мэдээллүүд байдаг. Тэрэнд хууртаж болохгүй. Та бүгд нотлохоон суурилсан шинжлэх ухаанч мэдээллийг авч амьдрах хэрэгтэй. Ийм байна. За тэгэхээр донтолт бол өөрөө ёс суртахууны асуудал биш, өвчин гэдгийг би ярьсан. За эрт үеийн онцлогоо хэрэгтэй эдгэрэл застад хүрэх боломжтой гэж тодорхойлдог. За эрүүл зөв амьдралын хэм маяг цуглацах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тийм учраас аль болох энэ арх тамхи мансууруулах бодис одоо интернет бүх төрлийн донтолтын хэлбэрээс ангид байхыг та бүдэс хүсмээр байна. Тэ. Тэгэхээр сонголт бүхэн хүн өөрийнх нь тэ шийдэл тийм ээ. Тэгэхээр таны хувь заяа таны гартал байгаа. Би хоёр хүдэж тэгж хэлдэг. Та хоёрын хувь тавилан та хоёрын гарт байгаа гэдэг. Тэгээ сайтын сууж байгаа урдны илтгэгчийн ээжигээ ярьсан яриаг сонсоод тэг би бас зүгээр бодлоо. Ахны арх ууж явсан хүн бас тамхи тач хэрглэж явсан хүн. Өнөөдөр арх хэрэглэхгүй 26 жил амьдарч байна. Тамхи хэрэглэхгүй 18 жил болж байна. 26 жилийн өмнө ээжтэй хөтлөгдөд наркологийн эмнэлэгт тусламж авахар очиж исэн хүн шүү дээ. Одоо өнөөдөр тэр өдрөөс эхлээд энэ салбарт ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хөтөлбөрийн сэтгэгдсэн нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагчаар ажиллаж байна.
Миний өнгөрсөн 26 жилийн амьдрал ерөөсөө л энэ чиглэлээр л хүмүүст мэдээлэл түгэх гэж л хичээж ирсэн. Би зүгээр яагаад түрүү ээж гэсэн чи биний ээж өнгөрсөн жилд Бурхны ордонд явсан. Би ээжигээ 25 жил сэтгэл тайван байлгаж байгаа л энэ хорвоогоос бутсан, үдсэн. Энэ миний ээжтэй барьсан хамгийн том бэлэг. Тэр миний дүүнэр ээж аавыгаа айлуулах багшин шиг те сэтгэл санаагийг одоо зоогороо гэж хүсмээр байна. Ягаад гэвэл би энийг эцэг болчоод бидэрсэн байхгүй юу? Манай том хүү оройтод нэг 12 дугаар ангид байхдаа оройтод 11 10 мар болоод ирэхээр яатсан бол ийдсэн бол гэл цаанаасаа нэг юм айц төгшүрт автаж эхэлдэг юм бэл. Тэгээ би ээжигээ ойлгож эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр заавал ийм дундалттай болчоод дараа нь энийгээ шийдэх гэж тийг зовж зүдрэх шаардлага байхгүй шүү дээ. Одооноос эхлээд аливаа сэтгэл санаагаа зоож байгаа тулгамж байгаа асуудлаа архит дарс согтруулахундаа мансууруулах бодис бүх төрлийн дундалтаас ангид энэ шийдвэрлэж сурах тийм боломжууд өнөөдөр хүн болгонд нээлттэй байгаа. За миний өнөөдөр хамгийн сүүлд зорж хийж байгаа юм бол та бүгдийг дундалтаас урьдчилан сэргийлэх хуулийн төсөл дээр ажиллаад одоо бидний санаачилсан хуулийн төсөл хэрэгжүүлэх газар, засгийн газрыг хэрэгжүүлэх газар дээр явж байгаа. Улсын их хурлын намдрын чуулганаар орно. Миний одоо монголчуудад одоо юу гэдэг юм бэ? Монголын хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чадах зүйл байна. Энэ л байлаа. Энэ 26 жилийн хугацаанд маш их олон асуудлыг туулж ирлээ. За тэгээд гадаад дотоодын маш олон орны эрдэмтэн судлаачид үрж авчрах, өөрөө очих, суралцах энэ бүгдийн үндсэн дээр энэ төрлийн одоо салбар буюу энэ шинжилгээ ухааныг судалсан ийм нэг зүгээр Монгол улсын иргэн байна. Дүүнэртэй эрүүл энх сайн сайхан бүхний хүссэн өрөө анхаарал тавьсан байна.